Аимшигтай, аюултай, адал явдалд primary цувралын бүх анги. Анги өрөө хийж амжууж аюулгүй байдлаа хамгаалж үр удмаа үлдээх гэх 3хан үндсэн үүрэгтэй тэртех 66 сая жилийн өмнө манай цувралын гол дүр Неандертал хүн болох Спер өөрийн жадаараа загас сагнаж байхад асар том матар гарч ирж буугаар энэхүү цуврал маань эхэлнэ. 1-р бүлгийн 1-р анги. Өдөр бүр цаг тутамд иймэрхүү амь ирсэн зүйлтэй тулдаг манай Сперч авраг матраас сурамгай гихч нь усан чумбаж мултраад барьсан хідэн загаснуудаа аваад гэртээ харих замд нь асар том нэстэг динозавр хүртэл дайраад ер нь л хизээч юу ч болж мэдэх цаг үеийг бидэнд харуулна. Ашгүй нэг нэстэг динозавраас нуугдаж мултраад байж байтал гинтэл нэг эмэгтэй хүн орилготуу гарах ба яаран сандран гэрийн зүг газ гүн очвол хідэн махчин Tyrannosaurus буюу бидний хэлж саншснаар T-Rex манай Сперийн нүдэн дээр нь эхнэр 2 хүүхдийг нь идэж харагдана. Манай хүн ч хөөрхий жинхэнэ дэлбэр нь ганц зэвсэг болох жадаа шидээл өнөөх T-Rex-үүдтэй ан ман үзэх ба удаачгүй бүр том нэгэн T-Rex-ийн орилготуу гарахад өнөөх хідэн манай хүнийг хаяад шууд явж харагдах ба саяны хідэн зүгээр л нэг зулцхан T-Rex-үүд байсан болж таардаг. Хэдхэн секундын дотор бүхэл бүтэн гэр бүлээ алдсан манай Сперч хөөрхий амьдардаг байсан агуудаа орж ирээд 2 хүүхэд эхнэрийн хамт хатан дээр зурсан байсан зургаа арчин их л гонхтой харагдана. Их зүүн дээр хатны ирмэг рүү авирч гараад нар мандахыг хараад суухад наран ургах зүгт эхнэр хүүхдүүд нь хальт харагдаад л өнгөрдөг. Нийхүү манай Спер ганцаараа амьдарч эхлэх ба нэгэн өдөр сурсан зангаараа загас агнаад байж байхад гинтэл ахаад нэгэн цэнхэр өнгөтэй T-Rex харагдахад T-Rex-үүдтэй яс махны өрс зангидсан манай хүн ч шууд жадаа бариад мөрийг нь даган явсаар араас нь нэгэн агууд орвол өнөөх T-Rex нь хөөрхий яг л өөршгөн 2 зулцгаа хооллож явсан эмэгчин динозавр л болж таардаг. Мэдээж л их нь шууд 2 зулцгаа хамгаалах ба манай хүн ч 2 зулцгыг нь хараад өрөвдөх уурлах зэрэг мэдрэмжүүд холилтоод байж байх зур гинтхэн араас нь өөр арай том зэрлэг 2 T-Rex орж ирээд шууд л өнөө эмэгчин цэнхэр T-Rex рүү дайрч эхэлнэ. Үр зулцгаа хамгаалан тулалдаж буй цэнхэр T-Rex-ийг харсан манай Сперч хөөрхий тэсэлгүй нэгийг нь салгаж аваад шууд тулалдаж эхлэх ба манай Сперийн жадан жижигдээд байсан тул халдагч динозаврын соёог нь сугалж авч байгаад л зоож унгаагаад л өнөөх цэнхэр T-Rex нь ч өөрийн дайснаа дараад л хоёр талд ашгүй нэг хамтарч байгаад халдагчдыг дарж авч чаддаг. Өнөөх цэнхэр T-Rex-ийн 2 зулцах нь өөрсдийг нь хамгаалан тулалдсныг мэдсэн үү яасан манай Спер л үрээд л их л хөөрхөн эрхлээд л эхлэх ба манай ирэмгийн дайчин залууч уярч өнөөх хоёрыг нь эрхлүүлээд л байж байхад саяны 2 халдагчаас бүр том T-Rex гарч ирснээр харамсалтай нь хөөрхий цэнхэр T-Rex-ийг шууд мөргөж унгаагаад 2 зулцахыг нь нүдэн дээр нь идчихэн тэр. Үүнд нь уурсан манай хоёр ч шууд нэг баг болоод л өнөөх аврах халдагч руу дайрч эхлэх ба хитрхи том хэмжээтэй нөхрийг яаж чадахгүй байсан ч эцэст нь нэг бүрэн дүүрэн багийн ажиллагаа гаргаж манай Спер өнөөх цэнхэр T-Rex-ийг яг л морьшиг унаад л хамтдаа хүчээ хавсран дайрч байгаад яг ард дагзанд нь жадаа тархинд нь тултал зоож байж өнөөх том нөхрийг ашгүй нэг эцэст нь унгааж чаддаг. Тулаанч дуусахад дөнгөж саяхан 2 зулцгаа нүдэн дээрээ алдсан цэнхэр T-Rex хөөрхий цагиргалаад л хэвтээ өөрийн замыг хөөхөр болдог. Нар жаргах үеэр манай хүн даллаа эргийн хажуугаар алхаж явхад өнөөх цэнхэр T-Rex араас нь ирээл яг л намайг аваад яваач гэж байгаа юм шиг л орилон манай хүнийг яаж ч хөөсөн огт явахгүй байсанд манай Спер эцэст нь нэг зөвшөөрснөөр ийхүү манай цувралын гол дүрийн хамгийн чухал баг бүрэлдэж байгаа юм да. Бүтэн гэр бүлээ нүдэн дээрээ динозаврт алдсан Неандертал хүн болох Спер. Яг ижилхэн зовлон туулсан буюу 2 зулцгаа дөнгөж саяхан нүдэн дээрээ алдсан эмэгчин T-Rex fan буюу соёо. 1-р бүлгийн 2-р анги River of Snake. Хамтдаа амьдран, хамтарч ан хийн, олсон хоол хүнсээ хуваан зэрэг ойлголт огт байхгүй манай хоёр ихэндээ хоолоо булаацалтаа их хэл юм болно доо. Агнсан анги нь өнөөх соёо огт үлдээшгүй идэл ачаад. Манай хүн бүр л аргаа бараад өссөндөө модноос жимс тхүүлсэн ч бас л булаагаад идчихдэг. Оройч унтуулахгүй өнөө соёо маш чангаар хөрхрээд л ер нь л мань хоёр учир зүгөө олохгүй их хэл юм болно доо. Сүүлдээ бүр агнсан ангаа булаацалтаад хоорондоо тулалтаад л эхлэхэд манай Сперийн ганц хайртай жадыг нь өнөө соёо хуг татаад л хайчих ба тулаанч бүр л хурцтаад манай хоёр нэгнийгээ яг гэмтэх дээрээ тулах үед гинтхэн бөө авраг хорт могоонууд маш ойрхон ирсэн байгааг анзаардаг. Өнөөх могоонуудаасаа зүгтөх үед асар ширүүн борооноос болоод үерч буух ба саяхан хоолоо булаацалтаад тулалтаад байсан манай хоёр амьд гарахын тулд дахин нэг удаа хамтарч ажиллахаас аргагүй
Юнгээс өнөөх могоонуудтай тулалдаж гарна да. Нэлээд алалцаж байгаад яг нэг том хавцал тулж ирэх үед нэг том могоог барьж аваад хоёр талаас нь бариад жижиг чулуун дээр тогтсон ч дийлэлгүй доошоогоо унчих ба манай спер унахдаа хурц үзүүртэй хатнуудад хит хит цохигдоод нэлээд эвгүй унчихдаг. Соёо харин гайгүй байсан тул хөөхий бас сперийг амандаа зуугаад уснаас гаргаж амийг нь аврах ба хаанаас ч юм өнөөх хайртай жадных нь үзүүрийг нь олоод л авчирч харагдана. Бас хөөхөн дотроо гимшээд л ах шиг байгаа. Саяхан хоолоо булаацалтаад нэгнийгээ чаалахад бэлэн байсан манай хоёр одоо л нэг овоо хоолоо эвтэй найртай дундаа тавьчихсан бүр шарж болгоод л идэж харагдана. Нэгдүгээр бүлгийн 3 дугаар анги A Cold Death. Мөслөгийн үед аврах том арсан зааны сүрэг явж харагдах ба хөгшөрч ядарсан хөөрхийн нэг арсан зан сүргээ гүйцэж чадлахгүй салаад л үлдхэн тэр. Засан шуурганаас зүхтээ явсаар нэгэн хадны ёроолд ирэхэд мэдээж л манай хоёр гарч ирээд шууд л дайрч эхлэх ба хоёр талаас нь хавсран нилээн үзэлцэж байгаа дашгүй нэг авраг арсан зааныг унгааж чаддаг. Яг л гүйцэх үе ирэхэд манай спер өнөөх зааны нүдийг нь харан их л өрөвдөх хэдий ч энэ бол бүхэлдээ амьд үлдэх тулантуул нүдэ аниж байгаа шууд л дуусгах нь тэр. Ингэснээр манай хоёр саяны унагсан арсан зааныхаа арсыг нь авч нөмрөөд хөөхий хөгсөн зааны үлдсэн байсан ганцхан соёо болон яснуудыг нь аван чирдэг чарах шиг зүйл хийгээд хэсэг махыг нь аваад л өөрсдийнхөө байрлаж буй агуун зүг хөдөлдөг. Соёоч залхуур нь чаргыг чирэхгүй гэсэн тул манай спер өөрөө л хамаг хүнсээ ачсан чаргаа чирч харагдах ба цасан шуурга хит хүчтэй болох үед бас хөөхөн өнөө соёоч нь сперийг ороогоод салхийг нь хааж хэвтэж харагдана. Ийхүү явсаар ашгүй нэг шүндэл болохоос өмнө нэгэн агуу олж орох ба яг энэ үеэр өнөө арсан зааны сүрэг манай хоёрт алуулсан хөгшин гишүүнээ олж ирээд их л уурлаж байгаа мэт л харагддаг. Сүргийн толгойлогч өнгөрсөн гишүүнээ үнэрлэж байснаа манай хоёрын чирж явсан чарганы мөрийг харан шууд манай хоёрын зүг хөдлөхөн тэр. Манай хоёр ч өнөөх олсон агуудаа галаа асаажсан их л тавин амарч байхад гинтэл баараг л газар хөдлөөд эхлэх ба гайхаад гүүгээд гартал мэдээж л өнөөх авраг арсан зааны сүрэг хэдийнэ ирчихсэн байх нь тэр. Тулаан шууд эхлэхэд мэдээж л манай хоёр хүчээр яагаад дийлэхгүй байх ба манай соёог хоёр цаан дундаа хийгээд яг няцалж алах гэж байхад дөнгөж саяхан нислээ шидүүлсэн спер бүр л аргаа баран өнөөх өдөр алсан заанаас авсан соёог гаргаж ирээд муухай орлоод лагаарт хий хоосон савж гарна. Гэтэл энэ соёог нь харсан өнөөх ахлагч нь манай хүнд дөхөж ирснээ оох тулалдалгүй сүргийн гишүүнийхээ өнөөх соёог нь аваад сүргээрээ бүгд эргээд л яваад өгөх нь тэр. Манай хоёрч гайхан хоцрох ба арсан зааны сүрэг нилээн явсаар нэгэн газарт иртэл энэ нь баараг л арсан заануудын оршуулгын газар гэж хэлж болохоор л газар байх нь тэр. Сүрэгч бүгд алхсаар өнөөх алуусан зааныхаа соёог нь газарт их л хүндэтгэлтэй тавин бүгд л зэрэг хоёр тийшээгээ найгаад л урт хошуугаараа өгсөн гишүүнийхээ соёог илбээд л эхэлдэг. Нэг ёсондоо бол өнгөрсөн гишүүнээ ингэж хүндэтгэлтэйгээр оршуулдаг юм шиг байгаа. Тэр тусмаа энэ урт соёог нь их л хүндэтгдэг тул манай хоёртой тулалдах гээд байсан биш хамгийн гол нь соёог нь авах гээд л байсан юм байна лээ. Нэгдүгээр бүлгийн 4-р анги Terror Under the Blood Moon. Манай хоёрын аялал үргэлжлэн бөөл жижиг махчин рапторуудаас зогтож явах ба нэлээд алалцаж зогтсаар яг л бүслүүлээд байдал эвгүүдхийн алдад нар жаргаж таарахад өнөөх рапторууд нь яагаад ч юм бүгд зугтаад л яваад өгөн тэр. Манай хоёр ч юу болоод байгааг нэг сайн ойлголгүй цааш явтал хүний гараар хийсэн гэмээр чулуун хан дээр том сэлбэр харагдах ба бүр цаашлбал чулуу хад зэрэгэнд ороос яг л хүний нүдчиг нүднүүд халтхан харагдаад л эхэлдэг. Хоёрч нэлээд болгоомжтой явж байхад гинтэл төө холоос альбино маягийн цав цагаан нэгэн сармагчин шиг хүн гахаа агнчихсан өнөөхөө авчирч байхдаа хөлөө гинтэйгээд лунчих ба саяны нүднүүд нь иймэрхүү альбино хүн сармагчингуудын сүрэг байсан юм байна лээ. Гэхдээ яагаад ч бүгд л нэг зүйлээс их л айж яаран сандрах ба гайхаад гартал асар том сарьсан баг бохонууд өнөөх альбино хүмүүсийг шууд шүүрээд л эхлэх нь тэр. Манай сперч өнөө хөлөө гинтэйсэн альбино хүнийг хүнстэй хамт өргөөд газ сүрэгт нь аваачж өгөхөд сарьсан баг бохонууд ч манай хүн рүү шууд л дайрч эхэлдэг. Сурсан зангаараа манай хоёрч шууд л тулалдаж эхлэх ба харамсалтай нь манай сперийг шүүрээд нисээд явах ба манай соёоч араас нь шууд гүйж эхэлнэ. Өнөөх альбино хүмүүс ч их л гайхсан шинжтэй нуувчнаасаа гарч ирээд манай хүний унгаасан жадыг гайхаад л харж харагдана. Манай соёоч хөөрхий найзыгаа аврахаар яг араас нь даган явтал өнөөх сарьсан баг бохонуудын үүр нь асар өндөр хадан дээр байх тул манай соёо өвчнө авирч чадахгүй байсан тул ухаан сэлэн худлаа ухсан дүр эсгэж байгаад сарьсан баг бохонуудаар өөрсдөр нь өргүүлээд ашгүй нэг дотогшоо орж чаддаг.
Дотогш ороод нөгөө хідэн сарсан багуухануудыг нисээд явсны дараагаар Эсперийг хайж эхлэхэд ханаар нь дүүрэн саяны нөгөө альбино хүмүүсийг алаад яг л аалцны шүсээр ороочихсан харагдах ба удалгүй араас нь нассар том аалцч гараад ирэх нь тэр. Энэ аалц нь энэ сарсан багуухануудынхаа ерөнхийдөө бол босс нь л юм шиг байгаа. Манай соёоч хөөрхий нэлээд л үзэх ба дийлэхгүй гэдгээ ойлгон ханан цавуулж байхдаа үнрээр нь Эсперийн байгаа шүсийг олоод ашгүй нэг Эсперийг судлаж амждаг. Манай Эсперч ороосон аалцны шүснээсээ гараад нэг чулуу олж аваад шууд лавраг аалцтай үзэх хэдий ч хүчээр хамаагүй дутуул байх нь тэр. Соёоч тэнд яг алуулахад өгөх үед манай Эспер хажууханд нь хэдийнэ өгчихсэн байсан ийм эвэртэй динозаврыг олж хараад